Би бас энэ сүүлийн нэг 4-5 жилийн газар тариалан эрчимцэн мал аж ахуйн салбарт энэ гишүүн болохоос өмнө ажиллаж ирсэн. Тэгээ яг газар тариалангийн салбарыг бага зэрэг гадарладаг болсон юм. Ер нь яг аль ч улсад нэг юм харьцангуй давуу талын онол гэдэг. Өөрөөр хэлбэл яг үнэндээ бид ингээд нэг гурлийн үйлдвэр ухраас л тэтгээд ингээд дэмжиж төрөөс дэмжиж бодлогоор дэмжиж байгаа болохоос биш манай газар тариалангийн салбар бол үнэхээр хүнд шүү дээ. Ямар ч өрсөлдөх чадвар байхгүй. Нөгөө талдаа тэр Улаанбуудаа урамшуулгаа олгоод байгаа чинь тэнд гарч байгаа тариалалтын зардал, үр, бордоо, техник хэрэгсэл бүгдэнд нь гарч байгаа зардлыг бодоод өгчдөг юм билээ. Яг уу нэг хэлэхэд бол сая Батбаяр гишүүнчээс илчлээ. Өнгөрсөн жил бид нар ингээд сонгуулийн өмнө болоод л баахан гурилын татвар, импортын татвар тэглээд нэг талаас ингээд төр дэмжиж байгаа юм шиг мөртлөө энэ газар тариалангийн салбарыг дэмжиж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаас ингээд ийм сонгуулийн үеийн өмнөх ингээд амлалтнаасаа болоод нөгөө гараараа ахаа буцаад унах гэж байгаа байхгүй юу. Жилийн дараа энэ хугацаанд ямар их хүндэл газар тариалангийн салбарт гарсан бэ гэдгийг миний асуулт одоо ингээд яанаас асуух юм. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд 212 тэрбум төгрөгийг зөвхөн гурилын салбарт энэ дэмжлэг болгож үзүүлсэн мөртлөө энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд яг газар тариалангийн салбарт эдийн засгийн утгаараа ямар хохирол учруулж байна. Энэ гурилын энэ гайлын татвар коватгүй болгосноо татвар тэглэснээрээ нэг дэх асуулт нь яг ийм наривчлсан судалгаа та нар ер нь хийсэн үү? Газар тариалангийн салбарт яг эдийн засгийн утгаараа ямар хохирол учруулж байна. Хоёр дахь нь гурилын үйлдвэрүүдийн салбарын өрсөлдөх чадварыг сая Батбаяр гишүүнтэй саналдаг байна. Яг үүндээ зөвхөн одоо ингээд нэг дэмжлэг үзүүлэхээс урамшуулахаас гадна бид нар одоо тэр цогцоор нь сая инхвэр сайдын асуултанд гарч ил байна л да бас хариултанд тэр татвараар өөр юугаар дэмжих юм. Бид нар энэ өрсөлдөх чадварыг сайжруулахгүй бол зөвхөн урамшуулгаад ингээд яваад байх. Яамны бодлого юу вэ энэ дээр? За 3 дахь асуудал нь энэ мэдээллийн зүрөө яваад байна шүү. Сайдын мэдээд болохоор өнгөрсөн энэ хугацаанд энэ 1 жилийн одоо 5 сарын 1-ээс хойш гэдэг чинь 1 жил болж штэ. Жилийн хугацаанд гурилын үйлдвэрлэлийн дотоодын гурилын үйлдвэрлэлийн салбар нэг нөрөлтөөр 40% буурсан гэж ярьж байна. Яг бид нарт өгсөн мэдээлэл болохоор 36% гэдэг нь 4% ч гэсэн их шүү. Яг хэдэн хувиар буурсан энэ мэдээлэл нэгтгэхэд өгөөрэй. Хамгийн гол зүйл нь болохоор сая бас инхвэр сайдын бидэнд өгсөн мэдээлэл дотор гурилын үйлдвэрүүдийн ашиг бол нэг тийм өндөр биш ээ. Сүлжээ дэлгүүрүүд 30-аас 40% нэмээд байна гэж байна. Өөрөөр хэлбэл гурилын үнийн нэмэгдэл гэдэг чинь сүлжээ дэлгүүрүүдээр яваад нэг яг худалдааны салбарууд дээр яг энтэй адилхан салбарууд дээр нийтлэг харагддаг манайхан. Үгүй яхаа. Үгүй гэтээ 30-аас 40% гэдэг чинь тий. Үгүй би яхаа Ганбаатар гишүүнээ ойлгож байна. Би таны гэж нэг худалдааны салбар сүлжээ дэлгүүрүүд 30-аас 40% гэдэг чинь ер нь би зөвхөн гурил дээр биш. Одоо апугийн архи гэхэд гурил ярьж байгаад архи ярьсан дуучтаарай. 50,000 төгрөгийн архи нь бааранд шууд үйлдвэрлэгчээс 4 дахин өндөр үнэтэй байж байгаа байхгүй юу? Ер нь гэхдээ нэг иймэрхүү хэдийгээр чөлөөт худалдааны ч гэсэн бид энэ үйлдвэрлэгчээс өндөр ашиг олдог талаас ямар бодлого хилцэл хийгдэж байгаа юм бэ гэдэг асуулт байна. Өөрөөр хэлбэл чинь үйлдвэрлэгчээс 3-4 дахин за гурил дээр бол 30-аас 40% юм байна. Энэ асуултан дээр. Одоо энэ нэг тоо мэдээлэл дотор нэг юм яваад байна. Тэр нь гишүүдийг төрөлдүүлээд байгаа байхгүй. Тэр божтой үгүй. Импортын гурилын хэмжээ хуучин 4% байсан гэж зах зээл дээр. Одоо 30-аас 30% болцсон гэдэг. Тэгэхээр тийм хэмжээний хохирол гурил үйлдвэрлэгчдээр оногдсон гэсэн үг шүү дээ. Энэ дээр л нэг тодорхой хариулт авах гэдэг шүү дээ. Би үндэсний статистикийн хорооны статистикийн эмтгэлээс энэ дандаа тоо авч байгаа. За гурилын хэрэгцээний 59.1%-ийг дотоодын үйлдвэр байсан. 40.9%-ийг импортоор хангаж байгаа. Ийм тоо. Үнэхээр импорт ирсэн мэгцэн л дээ. Гэтэ нэг ийм зүйл гişүү дээ. Салбар бол тариаланчдыг аль болох энэ Улаанбуудаа тарих тал руу чиглүүлээд энэ тарилтын бодлогыг хийн хурааж авснараа дотоодоо гурилаа үйлдвэрлэх. Миний ярьж байгаа үн бол дандаа үйлдвэрийн үн. За бидний хамгийн сул тал өргөн дэлгэр газар нутаг тээврийн зардал их. Тэр аслагдсан бүс нутад очихын тулд гурил өөрөө их хямд байгаа байхгүй. Хямд бүтээгдэхүүнийг үнэтэй тээврээр ингээд 1000-2000 км тээвэрлээ очихоор нөгөө үндсэн бүтээгдэхүүнсээ илүү давсан өртөг шингээгээд байгаа асуудал байна. Энийг бас бид нар ойлгоод явахгүй бол
нэг зүйлээр нөгөөг үгүйсгэж болохгүй. Тэгэхээр энэ чинь үн бол яг л тэр зах зээл, зай, өртөг энэ таарсан л юм өсөлтүүд яваад байгаа. Нэг зүйл манад энэ гадаад болон дотоод худалдааны хуулийн зохицуулт байхгүй. Яалтан гадаад худалдааны хуультай болмоор байгаа. Тэгээ энийг нэг хариуцдаг, эрхэлдэг бас нэг тодорхой хэмжээний нэг зохион байгуулж энэ үнийн бодлого дээр анхаарч идэг юм төрийн институт заашгүй шаардлагатай. Хэн нэгэнд хариуцах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ бол жоохон зохицуултгүй байгаа толботой баха. Энэ бол яг л зах зээлийн зарчмаараа тэр яваад байгаа. Гол нь бид бол тарих үйлдвэрлэх. Тэгээ үйлдвэрийн үн их бага байгаа шүү. 1 кг гурил одоо 1500-аас 2000 төгрөг. 9 үйлдвэрийн үнээр. Энэ бол маш бага үнэтэй гэсэн үг. Эцсийн бүтээгдэхүүн шүү дээ ингээд. Дөрвөн асуулт байсан да. Яг хохирол өрөөсөө би 40%-аар л бид нар дотоод зах зээлийн үндсэндээ гадна талдаа алдж яах гэсэн үг. Тэр хэмжээний дотооддоо хийх ёстоос нэмэн өртөг үйлдвэрлэл зах зээлээ бид нар хойд хөрчтэй алдж яах гэсэн үг. Тэний цаана дотоод гişнэн одоо татвар төлөх болцоо байсан, гişнэн ажлын байр цалин байх ёстой байсан. Тэр болгоно бид нар гадна талдаа алдаад байна гэсэн үг. Импортын тоо багцаа би буруу санаж магадгүй 60 гаруй сая долларын импорт гурил дээр хийгдсэн байгаа тий. Манай бодлогын дарга гэхэд нарийн тоног хэлээд тэгтгүү. Сая тоонууд ямар одоо тариалт яаж унаа, ургац яаж унаа, импортод гişнэн валют алдав. Тариалны салбарт учруулсан нарийнчсан хохирол. Тэр нарийнчсан хохирлыг боловсрол хийн 5. За боловсролын дарга. Ер нь ямар хэмжээний хохирол учирсан бэ? За импорт 60 сая гэдэг чинь бол бас л валютын нөөцийг сорсоо л гэсэн үг шүү. За бодлого төлөлтийн газрын дарга боловсролын Хамбаатар гишүүний асуулт нэмэлт хариулт өгье. Тэр гурилын хангамж дотоодын үйлдвэрлэлийн түвшин 2019-аас 2023 онд бол яг тогтвортой буюу дотоодын хэрэгцээг 98-аас 100 хангаж ирсэн. За ингээ он онороо гараад жилдээ нэг 3-аас 4 мянган тонн гурил одоо импортоор оруулж ирдэг, бусдын бол дотоодын үйлдвэрлэлээр хангадаг байсан. За яг энэ шийдвэр гарсантай холбоотойгоор тариалт 24 оны тариалт 20%-аар буураад 56 мянган гаагаар одоо 56 мянган тонноор ургац буураа явчихж байгаа учраас 40-60 гэсэн энэ харьцаа бол гараад ирж байгаа юм. Тэгэхээр энэ зөвхөн гурилын үйлдвэрүүдийн асуудал бас биш. Энэ тэр гурил үйлдвэрлэлд одоо харилцаанд ордог бүх субъектууд буюу тухайлах юм бол техникийн дилер компаниуд өнгөрсөн жил одоо 45 тэрбум төгрөгийн зээл, банкны зээл аваад тэрэн дээр бас төлөх эрсдэл нь үүсчихэж байгаа. Дээрэс нь тариаланчид маань ингээд өнгөрсөн жилийн хугацаанд бас 182 тэрбумын төгрөгийн зээл авсан. Энэ дээр эргэн төлөлтөн дээр бас асуудал гараад за гурилын үйлдвэрүүд бол яг дотоодын одоо бол тоног төхөөрөмжийн шинжилтээр бол ямар нэгэн асуудал байхгүй. Зөвхөн эргэлтийн хөрөнгийн зээл жилд нэг 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгож байгаа. Энэ эргэлтийн хөрөнгийн зээл гэдэг бол жилдээ гарч байгаа 400 мянган тонн буудааны 100 мянган тонн буудаг авах хэмжээний зээлийн их усүр дээр хүүгийн татаас олох замаар арилжааны банкны их усүрийг ашиглаж л одоо гурилын үйлдвэрүүд дэмжлэг үзүүлж байгаа. Тэрнээс яг гурилын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын зээлүүд олгоод байгаа асуудал бол байхгүй байгаа. Миний асуулт уг нь агуулгыг ойлгосонгүй юу. Ерөнхийдөө энэ квотгүй болоод татваргүй болсноор өнгөрсөн жил үнэхээр гурилын үйлдвэрчингээ унаад дээрээ өрийн сүлжээ үүсээд үндсэндээ гурилын үйлдвэрчин борлуулалт багуулад дээрээс нь нөгөө нэг тариаланчтай мөнгөний өгчөд хаваагаад тэгээ тэр үр тариа тэр олон мянган зээл та нар нэг юм наривчлсан судалгаа тоо та бол яг сая нэг 45 тэрбум 182 тэрбум 100 тэрбум гэдэг ингээ ерөнхий юм яач. Яг ийм юмыг та нар бодгын юм хийж явах хэрэгтэй шүү дээ. Яг ийм нэг жилийн ийм хортой шийдвэрээс болоод газар тариалангийн салбарт ийм хэмжээний эдийн засгийн хохирол учирчтай ахиж ийм сонгуулийн өмнө иймэрхүү шийдвэр гаргаж болохгүй байхгүй юу? Зөвхөн яг үнэндээ бол энээс иргэдэд хямд гурд өхөөсөө илүү газар тариалангийнхаа салбарыг та нар унахчихсан шийдвэр гаргасан шүү дээ. Та нар юу яг одоо өнгөрсөн улсын хурал 5 сарын 1-нд иймэрхүү юмнуудыг та нар их тодорхой ярьж явах хэрэгтэй шүү.